Үзэгчдээ өнөөдрийн сэдэв эхэлж байна. За өнөөдөр бол олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Тиймээс бид өнөөдөр хүүхдийн одоо гэр бүлийн тэгш байдал, хүүхдийн сайн сайхан байдал гэдэг сэдвийн хүрээнд одоо өнөөдрийн сэдэв өрнүүлж ярилцахаар студид Монгол Улсын их сургуулийн хүн ам зүйн одоо сургалт судалгааны төвийн судлаач докторант Наран Чимэгтэй уулзч байна. Танд өдрийн мэнд хүргэе. Сайн байна, өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр хүүхдийн өсөж хөгжих боломж болцоо сайн боловсрал эзэмших хүүхдийн ер нь аюулгүй сайн сайхан байдал гэдэг бол гэр бүлийн доктортой байдалтай, гэр бүлийн аюулгүй байдалтай шууд холбоотой гэж одоо их ярих болжээ. Тэгэхээр ер нь сүүлийн үеийн энэ орчин цагийн ингэж шилж болох Монгол гэр бүлүүд одоо ямар өөрчлөлтүүдийг туулж байна вэ гэдэг одоо асуултаас ямар бас дагаад сорилтуудыг туулж байна гэдэг яриагс эхлэх байх. Ингэж асууж байгаа шалтгаан бол эн чинь нөгөө заавал гэр бүлээ одоо батлуулж албан ёсоор гэрэлж амьдрах гэхээс гадна хамтран амьдрагч гэдэг томьёо бий болчлоо. Эн чинь бас амьдрал баян учраас одоо хоёр дахь амьдралаа зохиох, дагуур хүүхэд, одоо хойд эцэг их гэдэг асуудал ингээл яг барууны орнуудын бидний үздэг гэсэн кинонд дээр гардаг л одоо амьдрал одоо биднийг энэ хөгжингүй юм хотчлтын нийгэмд одоо туулж байна шүү дээ тийм эндээс яриаг эхлэе. За тэгэхээр нөгөө гэр бүлийн өөрчлөлт гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр ер нь дэлхийн нийтээрээ л гэр бүлийн өөрчлөлт болоод явагдаж байгаа. Тэгээ барууны улс гэлтгүй хөгжингүй улсууд, хөгжиж байгаа улсууд бүгдээрээ тэгээ хүн ам зүйн шилжилтийн 2 дугаар онолын дагуу болоод ерөнхийдөө нөгөө гэр бүл болоод өргөтгсөн гэр бүлээс илүү цөм гэр бүл рүү тэгээ ганц бие өрх рүү шилжиж байгаа. Дээрээс нь олон хүүхэдтэй байх хандлагаас цөм хүүхэдтэй байх хандлага руу шилжиж байна. Дээрээс нь албан ёсны баталгаатай гэр бүлтэй байдаг байсан бол илүү хамтран амьдрах ийм хандлага руу шилжиж байна. Мөн гэрлэх нас хүртэл хойшлох ийм одоо өөрчлөлтүүд бол гэр бүл дээр гарч эхэлж байгаа. Тэгээ олон улсад бол хэлбэрийг нь аваад үзвэл за уламжлалт гэр бүл байна. Дахиад дээрээс нь хамтран амьдрах гэр бүл, дээрээс нь олон соёлт буюу нөгөө өөр үндэс сугсаатай хүмүүс гэр бүл болох те хил дамсан гэрэлт гэж байгаа. Тийм гэрлэлтүүд, ижил хүсний гэрлэлтүүд гэдэг янз бүрийн гэрлэлтийн хэлбэрүүд бол олон улсад бол байна. Манай улсад болохоор хамгийн түгээмэл бас ажиглагдж байгаа нь бол хамтран амьдрах хэлбэр бол нэлээд түгээмэл байгаа. Тоолгын мэдээллээр ер нь бол гэр бүлийн байдлыг задарч харж болдог байхгүй. Тэрэн дээр нийт гэрлэлтийн хамгийн сүүлийн 20 оны тоолгоор бол 14% орчим хувь нь хамтран амьдардаг баталгаагүй гэр бүл гэж гарсан байгаа. Тэгээд яг иргэний бүртгэл дээр гэрэлтэд батлуулдаг штэ тий. Залуус маань гэр бүл боллоо сайхан. Тэгээд нөө албан ёсоор манай гэр бүл үүслэе гэж гэрэлтэд батлуулж байгаа. Иргэний бүртгэлийн яг тэр гэрэлтийн тоо мэдээллээс аваад үзэх юм бол яг гэрлэлтэд ингээ батлуулж байгаа залуучуудын бараг 90% нь 92.6% гэж тоо харсан. Харсан ч гэж угаасаа 1993 оноос хойш тоо мэдээлэл нь архивд байгаа аахгүй да. Тэндээс нь ингээ аваад үзэхэд тодорхой хугацаанд хамтран амьдарч байгаад гэрлэлтэд батлуулж байгаа гэсэн ийм тоо статистик тоо байгаа. Тэгэхээр хамтран амьдрах хэлбэр бол Монголд бол нэлээд өргөн дэлгэр түгээмэл болчихжээ. Тэгээд залуус бол одоо гэр бүл хүүхд хөгжил нийгмийн хамгааллын газрын харьяа судалгааны институт гэдэг шүү дээ тийм ээ. Тэндээс хийсэн судалгаагаар бол залуус гэрлэлтийн одоо тий гэрлэлтэнд ямар үе шатгаар орж ийнө гэхээр хамгийн эхлээд хамтран амьдарч үзээд ханаа таньж мэдж байгаа тэгээд гэрлэнэ гэсэн тийм хариултууд бол бас нэлээд өндөр хувьтай байгаа байхгүй. Тэгэхээр энэ хамтран амьдрах одоо энэ хэлбэр дундаас мэдээж тэр хугацаанд чинь хүүхдтэй болж байгаа. Тэгэхээр энэ хүүхдэд ямар сорилтыг юм уу одоо нийгмийн харилцаанд хөгжин сургуулийн өмнөх боловсролоос ахуулаад ороод эхэлнэ. Мэдээж аав ээж л гэж дуудаж л байж таарна. Гэтэл одоо энэ чинь нэг юм албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй бол одоо хүүхдийн одоо төрсний гэрчлэгээ бүртгэл дээр нэг ээжээр нь овоглох энэ төр юм тохиолдол байгаа. Хэрвээ хүсэлт гаргасан тохиолдолд ааваар нь бүртгүүлэх. Тэр нь бас жоохон юм явдал чирэгдэлтэй тийм ээ ажилтай. Тэгээд нөгөө албан ёсоор бүртгүүлээгүйгээс үүдэлтэйгээр гэр бүлийн албан ёсоор бүртгүүлээгээс үүдэлтэйгээр аав нь өөрийнхөө нэр дээр бүртгүүл чадахгүйгээс ахуулаад өөр ямар асуудлууд байна. Яг хүүхэд ийм бүтэн гэр бүлтэй байх одоо мэдрэмж авахгүй одоо нийгмийн харилцааны хувьд зохицуултын хувьд ямар асуудлууд байна. За наадах чимээ бүр өргөн талаас нь авч үзье. Яг тэр хүүхдийн сайн сайхан байдал гэд ярих юм бол тэр хүүхэд төрсөн мөчөөс тэр эхлэхгүй байхгүй юу?
тэр хүүхдийг төрүүлэх үгүй юу гэсэн тэр шийдвэрээс эхлэх ёстой. Ууг нь бол тэр хүүхдийг төлөвлөж байж тийм ээ хамтдаа цаашдаа өсгөж хүмүүжүүлээд сайн сайхан орчинд амьдралнаа. Ингэж чаднаа гэсэн итгэл үнэмшилтэй байж төрүүлсний дараагаар нөгөө хүүхдийн сайн сайхан байдал орчин бүрдэд явна штэ. Гэтэл манай залуучуудын хувьд ялангуяа нөгөө гэр бүлүүдийн хувьд ямар асуудал гараад ирээд байна гэхээр хамтран амьдарч байгаад дундаасаа хүүхдтэй болчоод тэгээ гэрэлтэй бүртгүүлж байна. Энээс улсын бүртгэл ерөнхий газар дээр гэрэлтэй бүртгүүлж байгаа залуучуудын тоо мэдээлэлээс гаргаж байгаа байхгүй юу? Би яг 93-аас 2013 оны тоон дээр нь бүр шинжилгээ хийж үзчихсэн. Тэгэж хийж үзэж байхад бол гэрэлтэй бүртгүүлж байгаа залуучуудын 46.2% нь дундаасаа аль хэдийн төрсэн хүүхэдтэй тэгээ бүртгүүлж ирсэн. Магадгүй тэр дунд чинь жирэмсэн байгаа. Тэгээд бүртгүүлж байгаа хүмүүс ч байгаа тий. Гэтэл эднэр маань гэр бүлтэй болчоо доктортой амьдлаа үүсгэчээ төрж байгаа биш болцсны дараа гэрэлтэй бүртгүүлж байна. Эн чинь нөгөө хүүхдийн сайн сайхан байдал анханасаа төлөвлөж гин үгүй юу гэдэг асуудал яригдсан шүү дээ тийм ээ. Тэгэхээр нөгөө нэг гэр бүл өөрөө баталгаатай доктортой байж ич хүүхдийн сайн сайхан байдал яригдана гэж үзэх юм бол гэр бүлээ яг юун дээр босгож гин гэдэг асуудлаас яригдсан шүү дээ. Тийм үстэй тий. Гэр бүлийг тэд нар за туршиж явж байгаад болов суучаа болохгүй л уучлаарай чи бишээс шүү би бишээс шүү гэд салчж байгаа юм байна. Салахгүйгээр хүүхдтэй олчлаа за хариуцлага өрье гэд явж байгаа юм байна. Гэтэл эн чинь нөгөө бат суур болж чадах уу? Ууг нь бол хамтдаа шийдвэр гаргаад хамтдаа гэр бүлээ үн цэний цэнтэйгээр үүсгэн байгуулж байгаа тохиолдолд тэр чинь нөгөө байшингаар ярих юм бол суурин зөв байх хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээд цаашаага ингээд хүүхд төрүүлээд өсгөөд явхад бол хоёулангийнх нь оролцоо бусад бүх зүйлийн төлөвлөгөөтэй явах боломжтой. Гэтэл тэхгүй байх. Тэгээд яг хамтран амьдарч байгаа талаарх судалгаа нь бас хийж үзчихсэн. Тэгээ хийгээд үзэж байхад эцэг эхчүүд бол ер нь бүр хүүхдтэй зөвлөдөг юм билээ хүүхдүүдтэй. Тэ? Эхлээд таньж мэдээ. Яхан тодорхой хугацаанд хамтран амьдраад үзье гэдэг. Гэтэл юуг нь таньж мэдэх юм гэдэг асуудал гарна өстэй тий. Яг юуг нь таньж мэдэх гээд байгаа юм. Одоо тааш тохирж байгаа юм уу? Харилцааны үед таар тохироод байгаа юм уу? Эсвэл бол одоо бэлгийн харилцааны үед таар тохироод байгаа юм уу? Яг юуг нь тааш тохируулах гээд байгаа юм? Ууг нь бол тэр хүнийг чинь тий амьдралаа явах чадвартай юм уу? Гүй юм уу? Тэгээд нөгөө нэг ер нь бол гэр бүлийнхаа талаар ямар одоо ойлголттой үнцэнтэй гэх мэтлэнгээр заавал ингээд хамтран амьдрахгүйгээр таньж мэдэх боломжууд бол байгаа. Гэтэл тийм байдлаар суучж байгаа. Тэгээд ингээд дараа нь араас нь дандаа асуудлууд үүсэж чинь тий хэрүүл маргаан тааш тохирохгүй байна. Хүүхдүүдээ асарч хандахгүй байна. Тэгээл одоо салж сарансан тохиолдолд хүүхдийн тэтгэмжийн асуудал гээ яригдчихэв. Тэгээ би нэг судалгаас хийж үзсэн нөгөө нэг гендер цорилсан хүчирхийллийн асуудалд бол дэлхийн нийтээр Монгол улсын хувьд ч гэсэн сүүлийн үед маш их анхаарч байгаа. Энэ талаар бас их судалж байгаа шүү дээ тийм ээ. Тэгээ 2017 онд хамгийн анхны үндсэн хэмжээний судалгаа тэн дээр хийгдсэн байдгийг. Гендер цорилсан хүчирхийлэл. Тэгээ тэр судалгааны мэдээлэл дээр би гэрэлсэн болон хамтран амьдарч байгаа тийм одоо эмэгтэйчүүдийн мэдээллийг нь харьцуулж судалж үзсэн байхгүй юу. Тэгэхгүй бол тэр чинь одоо судалгааны үр дүн дээр дандаа л хамтд нь ингээд гэр бүлтэй гэж явцдаг. Тэгээд ингээд яагаад одоо эднэр чинь те нөгөө бэлтгэж гин туршиж гин гэрэлтийн өмнөх шат болж гин гэж үзээд байгаа хэрнээ асуудлууд гарсаар байна вэ гэдгийг судлахын тулд үнэхээр одоо хамтран амьдарч байгаа хүмүүсийн дунд магадгүй хүчирхийлэл нь бага байдаг ч юм болоо да. Тэ гэсэн тийм төсөөлөлтөөр тэр харьцуултыг хийж үзсэн харамсалтай нь бага биш харин ч одоо тэ эдийн засгийн хувьд сэтгэл зүйн хувьд бие махбодын хувьд бас хүчирхийлэлд өртөх байдал нь одоо гэр бүлтэй хүнээс илүү өндөр гарсан. Дээрэс нь төлөвлөөгүй төрөлтүүд тэнцээ маш өндөр байгаа нь ажиглагдсан байхгүй. Тэгэхээр яг эцэг эхчүүд ч гэсэн хүүхдүүдтэй захиж хэлэх хэрэгтэй л дээ. Өсвөр насны хүүхдүүдтэй мөн залуучуудтай хамтран амьдрал гэдэг чинь өөрөө нийгмээрээ нэг хүлээн зөвшөөрсөн те байх л ёстой зүйл юм шиг бодцоод байна. Одоо нөгөө хүчирхийллийг бол хүн болгон ингээ харж байгаа хэрнээ дуугаа өнгөрснөөр улмал газар ахуулаад байна гэдэг шиг хамтран амьдрахын хэлбэрийг бас л байдаг зүйл байх л ёстой гэж бодсноороо тэр хамт амьдарч байгаа хосуудыг одоо ямар ч бэлтгэлгүйгээр шууд л гэр бүлийн амьдрал руу дэлгэд оруулчихж байгаа байхгүй. Тэгээд тэнцээч хүсээгүй жирэмслэлт байна, үр хөндлөлт байна. Тэгээд ялангуяа яг ийм амьдрал донд хүнлэнгийн оролцоо маш их байна.
батлуулчаагүй нэгэнт цааштай харилцан тодорхой болчихгүй учраас тэгэхээр тэр хүнлэнгийн оролцоонууд чинь бас сал сарних одоо харилцааг нутгах гэх мэтлэн тэгээд дээрээс нүсээгүү жирэмсэлтийн үр хөндөлт дагуулна. Төрчлөө гэж бодох юм бол яг төлөвлөөгүй сууя гэж бодоогүй үнтэйгээ суучаад бас харилцааны асуудалтай гэр бүлтэй л болж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хүүхдийн сайн сайхан байдал бол анханасаа энэ хүүхдийг төрүүлэхүүгүй юу ер нь төлөвлөж эхлэхээс л эхлэх юм да. Энд чи одоо цаашлаад заанга хамтарч амьдраад дундаасаа төлөвлөөгүй байж байгаад хүүхдтэй болчлоо. Таарч тохирохгүй байна гэж салчдаг. Гэтэл албан ёсоор нөгөө эцэг их болж гэр бүлээ одоо улсын бүртгэлийн газар бүртгүүлээгүйгээс болоод сал сарнсан тохиолдол. За хүүхэд нь ээж дээрээ үлдлээхэд нөгөө эцгийн сар болгоны нөгөө тэтгэмжийн хүүхдийн тэтгэмжийн асуудал ч бас л хуулиараа өөрүүлэх хариуцлагагүй тийч хүний ухамсарын асуудал болоо явчихна л да. Нөгөө хуулийн зохицуултгүй л болоод явчихна гэсэн үг шүү. Тэгэхээр энэ залуучууд албан ёсоор гэр бүлээ бүртгүүлэхгүй юм хамтран амьдрагчийн юм чөлөө тосын хэлбэртэй байгаад энэ нийгмийн одоо энэ хариуцлага гэдэг юмнаас зайлсхийс зүхтах нэг арга хэлбэр байна уу? Эсвэл илүү юм чөлөө төв маягтай амьдрах нь одоо яг энэ завгүй энэ химнэлийн одоо нийгмийн бас нэг үзүүлэлт байгаад байгаа. Тэгэхээр яг хамтран амьдрах гэдээ аваад үзэх юм бол сая нөгөө нэг хүүхдийн тэтгэмж ярьлаа шүү дээ. Иргэний бүртгэл дээр бүртгэлтэй яг нөгөө бүртгүүлж байгаа тэр хүмүүс дундаасаа хүүхдтэй бүртгүүлж байна гэчлээ тий. Гэтэл хүүхдтэй болчоод хоёр тийш олчж байгаа бас зөндөө идэг шүү дээ. Тийм үстэй тий. Тэгэхээр тэнцээч нь өрх толгоолсон аав юм уу? Өрх толгоолсон ээж бий болоод байгаа аахгүй юу? Тэгэхээр тэр чинь эргээгээд хууль эрх зүйн зохицуулалтанд орж батлуулаагүй байсан тохиолдолд эргээд тэтгэмжийн асуудал ер нь яригдахгүй байна. Тэр байтугай гэрэлцэн байж байгаа салаад тэтгэмж тогтоолгочод байхад тэрнийгээ өгөхгүй байгаа асуудал бол бас маш их байдаг шүү дээ тий. Тэгэхээр яг энэ дээр ер нь бол хувь хүн талаасаа ш тэр одоо бусад нийгмийн одоо энэ асуудлыг хариуцсан байгууллага талаасаа ш тэр анхаарах хэрэгтэй эцэг эхчүүд анхаарна. Тэгээд хариуцлагаас мултрах гад ингээд яваад ийнү гэхээр бас үгүй юм шиг байгаа юм. Яагаад тэгэхээр залуучууд бас нэг саяхан бид үндэсний статистикийн хороотой хамтраад нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн санхүүжилт дээр төрөлтийн бууралтын шинжилгээ гээд нэлээд цогц шинжилгээ хийсэн л дээ судалгаа хийсэн. Тэр судалгааны хүрээнд нийгмийн үзүүлэлтийн төвөр судалгааны бас яг нэмэлт тийм судалгаа давхараас хийгдсэн. Тэр судалгаан дээр гэрлэлтэд ерөн залуучууд яаж хандж байна гэсэн асуулт гарч ирсэн байхгүй юу. Тэгээд тэр судалгааны үр дүнгээс харж байхад бол гэрлэлтийн үнц нь уг нь дуурайгүй байна. Залуучууд албан ёсны гэрлэлтийг 73% нь яг албан ёсны гэрлэлт илүү чухал шүү. За нэг 15 орчим хувь нь за албан ёсных ч бай, албан бус ч бай ер нь бол хамтын амьдрал тий чухлаа гэж үзсэн байгаа байхгүй юу. Гэхдээ тэдний хувьд гэрлэхэд бас тодорхой одоо нэг урьдчилсан нөхцлүүд байх хэрэгтэй юм байна. Энэ орон сууцны хүртээмж байна тий эргээгээ доктортой ажлын байртай болчмоор байна. Доктортой орлоготой болчмоор байна. Карьераа бас нэг тодорхой түвшинд хүрэх чимээр байна гэд ер нь бол одоо энэ гэр бүл төвтэй амьдралаас илүүтэй хувь хүний одоо хүсэл сонирхол карьер энд төвтэй бас яг ийм сонголтуудыг илүү хийж гэнүү даа гэж харагдаж байгаа. Тэгээд тэрнийхээ дараагаар гэрлэе гэсэн ийм бодолтой байгаад байна. Харамсалтай нь бас яг тэр судалгаан дээр гарсан нэг үр дүн нь салалтыг тэр залуучуудын 80% нь байж болно гэж байгаа байхгүй. Тэгэхээр ч одоо энэ чинь гэрэлчиж болно, тэ албан ёсоор батлуулсан байсан ч гэсэн салчиж болно гэдэг чинь алсын хараагүй одоо болохгүй салчих штэ гэсэн ийм үзэл бодолтойгоор гэрлэх юм бол энэ амьдрал ямар байх вэ те. Тэнд одоо төрж өсч байж байгаа хүүхдүүдийн сайн сайхан байдал ямар байх вэ гэдэг ийм асуудал бас тавигдана л да. Энэ дээрээс бас практик дээр харж байгаа юм хоёр янзын юм гэр бүлийн асуудалд яаж хосын харилцаанд яаж чанд чинь гэж юм залуусын нэг уруу хоёр хамаарал анзаарагдаад байгаа шиг. Нэг тал нь бол 30 гартлаа ингээд боловсроод яарахгүй ихтэй сургууль төгсөөд гадагшаа мэргэжлээ нарийсахад дээшлүүлээд хурж ирээд тодорхой төвшний карьер амжилтанд хүрсэн өнөө үерхэх хүн юм уу эсвэл гэр бүлтэй болох тухай бодно. Хүүхдийн асуудал бол бүр хойшоо. Одоо чинь барууны орнууд 40 гараад ч гэсэн хүнд хүрж байна. Битгий хүүхд оройт гэж яарууллаа даа гэд ийм хандлагатай юм яарахгүй явж байгаа 30 гараа явж байгаа залуучууд байна.
бүх юм одоо тэдний одоо төлөвлөлт тооцоогоор бол одоо бүр байр машинтай бүх юмтай санхүүгийн хувьд бүх чадамжтай болсон хойно гэр бүлтэй болно, дараа нь хүүхдтэй болно гэдэг асуудал ярьж байгаа нь өөрөө төрөлд хүн ам өсөлт буурж байгааг нэг шалтгаан гэж нэг үзүүлэлт ярьж байгаа шиг байна. Нөгөө талдаа ямар ч төлөвлөлтгүйгээр залуудаа одоо оюутан байхдаа ч юм уу үерхэж байгаа дундаас хүүхдтэй болчихдог. Тэгээ ямар ч төлөвлөлтгүй байжсэн хүмүүс чинь нөгөө хүүхд дундаас хүүхдтэй болчихор нөгөө хүүхдийнхээ хэрэгцээг хангахын тулд өөр нөгөө мэрэгжлээсээ өөр ажил хийх, эсвэл байр машин түрээслэх, лизингдэх гинт нөгөө юу ч төлөвлөөгүй байж байгаа бүх тэр санхүүгийн хэрэгцээнийх улмаас ингээд нөгөө сурж исэн ажлаа орхих. Тэгээд өөр илүү цалинтай ажил хийх гэл ямар ч төлөвлөлтгүйгээл амьдрал руу нөгөө өстой тостой тоглоо ингээ халуун тоглоо шуураад орж байгаа. Энэ хоёр уруу хамаарал харилцаа хандлага. Манай нийгмийн гэр бүл доктортой байдал, энэ гэр бүлийн сайн сайхан байдалд яаж нөлөөлж байгаа. Энийг одоо нийгмээрээ бид нэр энэ сорилтыг яаж давах хэрэгтэй юм бэ? Тэгэхээр эн чинь өөрөө явж нөө хувь хүний л бэлтгэл байгаа байхгүй. Тийм одоо зүтэй тий. Одоо яг тэр нөгөө нэг гэрлэлтэд илүү хойшлуулад байгаа, төлөвлөд байгаа тэр залуучуудын хувьд бол илүү тий гэр бүлд өөрийгөө бэлтгэж байна. Цаашаа доктортой амьдрахад өөрөө бас нэг эцэг их байхад өөрийгөө бэлтгээд яваад байна шүү дээ. Өөр бусад бүх асуудлуудаа өмнө нь цэгцлээд тий. Тэгээд сэтгэл зүйн бэлтгэлтэй болцсон хойно ханаа сонгоод ингээ гэрлээ явж байна. Гэтэл бүгд тэгж нэггүй л үгүй байхгүй. Яг энэ процессор явж байгаа нь цөөхөн хувь наад байна. Гэтэл ихэнх хувь нь болохоор ерөнхийдөө л үерхэж нөхөрлж явж байгаа л оюутан байхдаа ч юм уу эсвэл ажлын байран дээр гараад тэгээд үерхэж нөхөрлөө эсвэл хамтран амьдрээ таалагдаад эхлэнгүүд хамтран амьдран тий хамтран амьдарч явж байгаа л тэгээд хөвгтөө болоод ингээд амьдрал өрнөөл нөгөөдүүлээ чинь одоо нөгөө нэг хараа одоо юу гэх юм бэ хяналтнаас нь гарчиж байгаа байхгүй да. Тэгээд төлөвлөх тэр одоо хяналтнаас нь гараа явчихж байна. Тэгэл нөгөө нэг өнөө маргаашийн асуудлуудаа одоо ингээл зохицуулгаал эрчимд нь ороод тийм циклд ороод явчихж байгаа байхгүй. Тэгэхээр манад нэг одоо дутагдaltaй ажиглагдаад байгаа зүйл нь гадны улс оронд болоод хамтран амьдрах хэлбэр түгээмэл байна уу? Байна. Гэхдээ одоо манайх шиг болсон ийм асуудал үүсэж байна гэхээр харьцангуй бага байдаг. Үнэхээр бага байдаг. Би нэг 2018 онд нэг илтгэл тавиад Испанд болсон нэг хурал дээр илтгэл тавьж байхдаа ирсэн байхгүй юу? Манайх ингээ хамтран амьдрах хэлбэр их байна. Дээрэс нь ингээ хүүхэд төрүүлсний дараагаар ингээ гэрлээд ингээ явж байгаа тийм одоо нэг чиг хандлагууд байна гэсэн чинь яагаад тэгээ гэрлэж байгаа гэж асууж байгаа байхгүй юу? Юус үг юм бэ? Тэгэд хүүхэд хариуцлага хүлээн гэсэн тэр үднээсээ ингээ гэрлээд явдгаа ингээ амьдрдгаа гэдгсэн чинь тэдний хувьд яагаад энэ шок байдлаар сонсогдож байна уу гэхээр тэд чинь өөрсдөө гэр бүлийн боловсролыг бүр жоохон байхаасаа эзэмшээд одоо цаанаас нь гэр бүлийн боловсрол системтэйгээр олгоод явцсан нийгэмд өссөн хүмүүс. За хамтран амьдрах хэлбэр түгээмэл байлаа гэхэд тэд нар чинь жирэмснээс сэргийлэх хэрэгслийгээ маш сайн өдөр тутамдаа тийм ээ хэрэглээд датчихсан хүмүүс байгаа байхгүй. Гэтэл манайх хэлбэрийн дуурайчаад тэрний цаадах суурь одоо тий зайлшгүй мөрдөх хэрэгтэй нөхцлүүд гэдэг ч юм анхаарах шаардлагатай юмнуудаа орхигдуулчих чинь гэсэн. Тийм манай залуучууд бол жимснээс сэргийлэх хэрэгслийг мэдгүй ш мэддэг юм байна. Гэхдээ алийг нь ямар үед хэрэглэх үү гэдгээ бас мэддэггүй. Аль нь надад тохиромжтой вэ гэдгээ мэддэггүй. Тэгээ ер нь хэрэглэх дадал бас их бага юм байна да гэж харагдаж байгаа тийм. Эндээс бас нэг зайлшгүй асуух юм. Та сая хамтран амьдрагчийн юм тогтолцоо энэ хэв маягт энэ хөндлөнгийн нөлөөнүүд их байна гэж тий. Хоёр талын аав ээж оролцох, ярилцах нөлөө их байна гэж байна. Тэгвэл гэр бүл болоод аль биесээр хамтын амьдралаа аль биесээр эхлүүлсэн тохиолдолд энэ хоёр талын гэр бүлүүдийн оролцоо ямар ядаж одоо хүүхдийн харж өсгөх ч юм уу цэцэрлэг сургуулаас нь авах дээр ямар асуудалтай. Ингэж асууж байгаа шалтгаан энэ сүүлийн үеийн Монгол орчин үеийн гэр бүлүүд л нэг юм аав ээж нанх завг ах нар нь хамт байдаг юм өнөр бүлээрээ амьдардаг биш юм аав ээж хүүхэд гэсэн юм цөм гэр бүлүүд их боллоо. Энэ нь бас хүүхдийн нөгөө асаргаа хамгаалалт бас нөгөө эмээ өвөөгийн дэм нөлөө хүмүүжил сургаал гэдэг юм алдагдж байна гэсэн юм бас нэг юм судалгаа явуулна. Энэ дээр бас хариулт өгнө. Яг би яг тэр тал руу нэг эцэг эхийн оролцоо талаас нь бол нарийн тийм судалгаанд бол би өөрөө оролцоогүй. Гэхдээ яг миний ажиллаж байгаагаар хамтран амьдарч байгаа тохиолдолд бол
нэг их тэгж оролцдгүй юм болов. Цаашдаа яахан тодорхой биш байгаа шүү дээ тий. Хэдэгдээгүй нэг найз залуутай болсон гинлээ тий. Найз бүсгүйтэй болсон гинлээ гэж явж идэг. Гэтэл яг ингээд хүүхэдтэй болоод эхлэнгүүт одоо яах вэ нөгөө бэр гойх уу ч юм уу тий. Одоо ингээд асуудлууд одоо оролцож эхлэх асуудлууд бий болж эхэлж байгаа байхгүй юу. Гэтэл тэр үед нь биш ээ. Тэрнээс өмнө ер нь л одоо ингээд залуучуудыг гэр бүлийн амьдралд бэлтгэх, ер нь гэр бүлийн боловсрол гэдэг зүйл дээр анханаас нь анхаараач. Тэгэхгүй болвол тэгээд хоёр талаас нь бол хүүхэд харж өгөхгүй байх, хол амьдраад ингээд тий харж өгөхгүй гэсэн юм байхгүй байгаа шүү дээ. Тустай амьдарч байгаа ч гэсэн хоёр талын ээж аауд нь бас боломжоор ингээл зохицуулаад хүүхэд харж өгөх асуудал байна. Гэхдээ ер нь одоо хүүхэд харж өгнө гэдэг чинь эмээ өвгөө ажил уг нь биш үсттэй. Тэр зэсгээс бол хүүхдийн асраатай холбоотой тэр асуудлыг нийгэм орчныхын нөхцөлийг нь бас шийдцэл байх. Ийм л зүйл байгаа байхгүй юу. Тэгэхээр яг оролцоо талаас нь авч үзэх юм бол хамтран амьдарч байгаа тохиолдолд бол болиулах ч юм уу те ер нь одоо нөө ээж аав нь ингээд наашин цаашин гэж чиглүүлэх ч юм уу тэр талаасаа бас нөлөөлдөг байх. Одоо яг хүсэл сонирхлыг нь өөрчлөх гэж. Гэхдээ нэгэнд гэрэлцсэн тохиолдолд нэгэн төр хүүхэдтэй болцсон тохиолдолд бол аль болох дэмжих талаасаа л оролцдог болов гэж бодож шүү дээ. Өөр нэг юм хуулийн гадны орнуудын жишээг энэ орчин үеийн одоо залуусын амьдралын хэв маягийн тухай ярьлаа. За бидний одоо байнга л одоо үздэг энэ барууны орнуудын кинонууд төр гардаг тийм ээ одоо хоёр дахь амьдралаа зохиоссон. Тэгээ ийм үед бол нөгөө хойд эцэгтэйгээ хойд ээжтэйгээ төрсөн аав ээжийг аль нэгэнтэй амьдарч байгаа үед заавал нөгөө тэр нөгөө салцсан эцэг их нь хоорондоо тийм токсик харилцаагүй тий одоо нэг юм хүүхдтэйгээ уулзах өдөртэй байдаг нээлттэй очиж уулздаг хүүхдтэй цаг зарцуулдаг хэдий аав ээж хоёр нь сал сарнсан ч гэсэн тэр нөгөө хүүхдтэйгээ харилцах харилцаа хүүхдтэй үзүүлэх нөгөө эцэг ихийн үүрэг гэдгээ бол харилцаа хуваагаад хүүхд нь бас аль аль талдаа амьдраад яваад идэг юм харагдаад идэг кинонд ирч гэсэн манай нөхцөл тийм байна салчгал юм бол одоо хоёр тишэл амьдралын салчгал юм бол ээж нь аавын хүүхдээ хин авч өсгсөн л аваад нөгөө аав ээжтэй нь уулзуулдаггүй товлол цагт нь уулзуулдаггүй баг дараа нь хоёр дахь амьдрал зохиосон амьдрсан хүн дээрээ хүүхдийнхээ овгийн шилжүүлэх гэдэл асуудал үүсдэг. Энэ нь эргээд нөгөө хүүхдийн хүмүүжил, төлөвшил, сэтгэл зүйд ямар нөлөө үзүүлдэг юм бол ийм орчинд ийм гэр бүлд одоо тий хоёр дахь амьдрал зохиосон ч юм уу эсвэл сад сарнсан амьдралд өссөн хүүхэд өөрөө бие хүн болж төлөвшөөд нас бие төрсөн үед энэ хүмүүс нь эргээд энэ гэр бүлд өссөн хүүхдүүд эргээд гэр бүл зохиох энэ төлөвшил хэр байдгийм бол доктортой гэр бүл зохиож чаддсан бол ийм ер нь судалгааг та ер нь харж байв. Яг одоо нөгөө нэг хоёр дахь гэрлэлт буюу дахин гэрэлсэн тий тэр гэрэлтэлтэнд амьдэрсэн одоо дагвар хүүхдийн талаар яриад байна шүү дээ тий. Тийм хүүхдүүдийн талаар гэж ойлгож байна уу тий. Яг тэгж нарийн судалсан судалгаа бол би хараагүй. Тий. Яг байдгал байх л та. Би яг тэр талаар бол хараагүй. Гэхдээ яг хөө миний бодол надад чинь юу вэ нэ гэхээр судлаачийн үднээс шүү дээ өөрөөсөө судалгаанууд дээрээс ажиллаж ирсэн нийгэм дээрээс ч гэсэн ингээ ажиллаж ирсэн зүйлийг хэлж үзэх юм бол хүүхдийн сайн сайхан амьдрах орчин тэр эцэг их нь яг төрсэн эцэг их нь вэ нүү эсвэл бол хойд эцэг их вэ нүү гэдгээс ерөөсөө хамааралгүй. Харин тэр нөгөө эцэг их болоо тэр хүүхдийг өсгөж хүмүүжүүлэх гээд те асран хамгаалагчийн байр суурин дээр байж байгаа тэр хүмүүсийн хоорондын харилцаа болон тэр хүүхдэд хандах хандлагаас л бүх зүйл хамаарна. Тэгээд магадгүй сад сарнсан эцэг их нь тэр хүүхдийг заавал нэрээрээ оглон ингэн тэгнэ гэдэг асуудал бол тэр өмнөх харилцааны хор уршигтай холбоотой бах. Тэр өмнөх харилцаанд ямар одоо асуудал байсан, тэрийг шийдээгүй юмнууд байсан юм уу? Тэрнээс хамааралтай. Тэгэхээр хүүхдийн сайн сайхан байдал нь бол одоо ямар гэр бүлд байна? Тэр гэр бүлд байгаа эцэг их нөгөө хүүхдийг хэн гэж харж байна? Миний төрсөн хүүхдээс ялгаагүй гэж хараад өсгөж байгаа бол тэр гэр бүлд өсөж байгаа хүүхэд үнэхээр л юмар дутхгүй, хайраар дутхгүй, тий халамжаар дутхгүй өснө. Гэтэл зарим яхаа эцэг эхчүүдийн нэг гаргадаг алдаа нь хойд давар хүүхдэн байлаа гэж бодох юм бол юу адил юм шиг байна л да үг хэлчих болдгоо гээл тий. Ингээл асуудалтай байдаг. Тэгэхээр яг энэ бүх асуудал явж эцсийн дүндээ яаж гэнэ вэ гэхээр эцэг байна гэдэг чинь, их байна гэдэг чинь одоо нөө ээж аавын үүрэг гэдэг чинь юу юм бэ?
гэдгийг л мэдэхгүй байгаа гэсэн үг байхгүй. Тэ? Тэгэхээр л гэр бүлийн боловсролын асуудал дахиад төсөөгдөнө. Мэдж байгаа тохиолдолд одоо хүн чинь ингээд нэг машинаа солилоо, нөгөө машин унлаа, жолоочод замаа мэдээл явчихна үстэй. Тэрэн шиг би гэр бүлийн амьдралд ямар үүрэг оролцоотой байх вэ гэдгээ мэдж байгаа хүн болвол, тэрийг ойлгож байгаа хүн болвол тэгээд цаашаага илүү бас үндэтгэл гаргаад амьдрал явчих واخ. Хүүхдэд ч гэсэн сайн сайхан нөлөөлнө. Тэгээ хүүхдийн сайн сайхан байдлыг бас яг нөгөө гэр бүлийн амьдралын мөчлөгөөр бас ингэж харгалзан авч үзвэл бас зүйтэй л ах. Одоо жишээлбэл залуучууд ялангуяа сүүлийн үеийн залуучууд айгүй нөгөө хувь хүн төвтэй болцсон шүү дээ, тий. Би төвтэй болцсон. Би л ингээл миний эрх, миний одоо хүсэлч гэдэг юм уу. Тэгээд надад бас ингээ ажиглагдчихж байгаа зүйл нь сүүлийн үед залуучууд илүү их бас яг нөгөө бага насны хүүхдээ хөхөр холдох тал дээр бас нэг тийм хангалттай анхаарахгүй байгаа юм болов гэсэн зүйл надад ажиглагдсан. Гадуур маш их тийм одоо хүүхдийн тэжээлүүд бий болдог болчооч. Тэгэл тэр чинь өөрөө эргээгээд шүн босхгүй зөвөр хүүхдээ гэлсэн ингээл өгчийг нь бэлдээд хөхүүлчинж гэдэг юм уу. Тэг ийм асуудал бага насны хүүхдийн хувьд бол идэл уугаал унтаал тийм л асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүүхдийн сайн сайхан байдлуудад юунаас шим тэжээлээ авч ин тэндээс маш их хамааралтай. За цэцэрлэгийн насан дээр ирлээ гэд бодчихё те. Цэцэрлэгийн насанд асаргааны асуудал. Тэгэхээр сургуулийн өмнөх боловсролыг илүү хүртээмжтэй байлгах тэр нэг төр засгийн зүгээс анхаарах асуудал. Эцэг эхийн хувьд бол тэр хүүхдийг те нөгөө нэг гэртээ хэрвээ байлгана гэх юм бол илүү бас яг зөв хүмүүжүүлэх дээр илүү цаг зарцуулах асуудал байна. Өсвөр насны хүүхдтэйгээ маш сайн харилцах хэрэгтэй. Тэгвэл өсвөр насны хүүхдүүд ер нь бол дандаа нөгөө нэг харилцааны үед аваад үзэхээр их хөвчлэн найз нөхөд тэгэл өөр бусад сошиал орчноос инфлюенсерүүдээс мэдээлэл илүү авдаг гэсэн нэг модель загвар буюу үлгэр жишээ авч байгаа тэр хүмүүс нь тиймэрхүү хүмүүс аваад байгаа байхгүй юу. Тий. Тэгэхээр яг хүүхдүүд маань хэнийг дөөрөж өсөх вэ гэдгийг өөрсдөө анхааралгүй орхичхоод чи яагаад ийм вэ гэд эргээд бас гайхаад иж болохгүй шүү дээ тий. Тэгэхээр яг өөрөө хэн болгож хүмүүжүүлмээр байна. Тэрэн дээр эцэг эхчүүд өөрсдөө хариуцлагатай хандах хэрэгтэй байна. Баярлалаа. Өнөөдөр хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр энэ гэр бүл төлөвлөлтөй холбоотой асуудал үүний цаадах одоо хохирж байгаа, үлдэж байгаа энэ хүүхдүүдийн одоо асуудлыг хөндөж ярилцсан танд баярлалаа. Таны боловсрол эрдмийн ажил болон судалгааны ажилд амжилт хүсье. За баярлалаа. Тэгээ Монголын бүх одоо гэр бүлүүд илүү төлөвлөлттэй тий зөв үнэт зүйл дээр суурилсан, зөв алсын хараатай гэр бүл үүсэж байгаасай. Хүүхдүүд маань тийм эрүүл тогтвортой гэр бүл төсөөсэй гэж хүсэж байна. Тэгээд баярлалаа. За үзэгчдээ өнөөдрийн сэдв та бүхэнд хүрлээ. Хамт байсанд баярлалаа.